За ханш гэснээр санштай холбоотой тодруулаад асуугаад тийм. Ерэн зүгээр ханш бол манай гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн том тээг саад байгаа. Өөрөлд манай эдийн засгийн доктортой байдал гэсэн үг. Тэгэхээр ханшин дээр нэг swap хилцлгээд байдаг да. Тэрний хэрэглэх орон зайг нь та юу гэж боддог вэ? За дээр нь зарим магадгүй зарим улсын чанартай төслүүд дээр ханшийн эрсдлийн засаг өөрөө даажсан тохиолдол байдаг. Тэгээ ерэн зүгээр Монгол банкын ханшийн эрсдлийг за эдийн засаг докторжуулахаас гадна богино хугацаанд яаж зохицуулах боломж тэр орон зайг нь та юу гэж харддаг вэ гэдэг. Хоёрт нь зээлийн хүү. Зээлийн хүүг ярьсараад улиг болчлоо. Тэгээ тэтгэврийн зээл дээр чинь зөндөө олон гишүүн асууж байна. Монгол банк, Төв банк бол яг нэг дээрвийн улсын банк шиг ажлын хариуцж байгаа юм шиг болоод тэрэнд нь хариулаад байхаар улсын банкны үүргийг бид нар өөрсдөө ингээд албан бусаар ногдуулчихад байгаа юм шүү гэдэг. Тэтгэврийн зээл одоо Монгол банк хараа тус байггүй мэрэгжлийн байггүй зарим юм дээр улс төрчид бол чадахгүй. Хариу нь ямар ахаас үл хамааран шаардна хүснэ. А яг Монгол банк бол мэрэгжлийн байгууллагын хувьд хараат бус гэдэг байгаа тусдаа институцийн хувьд зарим нэр үгүйгээд хилчдэг баймаар санагдаад байна. Тэгээ нэг ингээд хөвсчих юм бол дараагийн удаа магадгүй таны дараагийн ирэхэд чи сонгохдоо нийт юу өсгөө гэхээр илүү мэрэгжлийн үгүй гэж чаддаг хүнийг ирэхэд нэр дэвшүүлэх тухай ярьж эхэлнэ. Тэгээ энэ бол хараат бус байдал юм уу гэж боддог. Түүнээс биш яг улс төрийн шийдлийг нь дэмжсэн маягтай яваад байхаар эцсийн дүндээ Монгол банкч биш, сангийн амч биш нэг юм болчиход байгаа санагдаад байгаа юм. Тэгэхээр зээлийн хүн дээр жишээлбэл хүүний хязгаар би өөр нэг шууд автоматар баг тогтоохыг хэлээгүй. Бүр өндөр хүлтийг тодорхой хэмжээгээр бүр ингээд хөөсрүүлэх төвшний имийг л ярьж байгаа шүү. Тэр байна. Их усрын зарим зардлыг бууруулах талаар алхам хийсэн ч гэсэндээ банкуудын ашигт ажиллагаа юм уу хүү тогтоотолтон дээр бас зохицуулт хийгээгүй юм өнгөрсөн хугацааны туршлагаас харагдсан. Тэгэхээр энэ дээр аль талдаа хэрэв дэвлэг үзүүлж байгаа бол эргээд ингээд боломжит хэмжээгээр нь хувийн хвшлийн шийдвэрт нөлөөлөхгүйгээр бууруулах боломж байгаа санагдаад байна. Тэгэхээр энэ дээр Монгол банкны зүгээс өмнөхөөс арай жоохон стандарт биш гэдэг юм уу? Хандлага байвал зөв санагдаад та энэ дээр ямар бодлого төсөөлөл байна вэ? За бас Тавс түрүүнд дурдчил ногоон санхүүг дэмжинэ гэд. Ногоон санхүүг дэмжихэд бол яг тодорхой ямар хөшүүргүүд таны санд бууж байна вэ? Одоо саяын тэр ханшийн эрсдлийн тодорхой хэмжээгээр зохицуулах даах ч юм уу, эсвэл swap нэрээ хөнгөлтөө хийж өгөх ч юм уу, эсвэл одоо зээлийнх нь эрсдлийн үнэлгээн дээр банкуудын гаргаж тэрэн дээр нэр өөрөөр тооцох ч юм уу, тийм бодлогод байж болохоор байгаа юу? За бас нэг асуулт. Хөгжлийн санхүүжилтийн талаар та бас нэг дуртагтай байх хэрэгтэй. Тэгэхээр хөгжлийн санхүүжилтийг Монгол улсад яг үнийг хэлэхэд бид нар хөгжлийн санхүүжилтийг яаж явуулах одоо бол учир нь олоогүй л байгаа. Засгаас олох юм уу, консес байх юм уу, хөгжлийн банк юм уу, тэрнээс жоохон асуудалд орцсон, гадны шууд зээл юм уу. Гэт нэг энэ загварын хувьд бол нэг юм мухардалд орчод байгаа гэж би бол бодож байгаа. Тэгээ энэ дээр таны хувьд за Монгол банкны зүгээс оролцох юуг нь сайн хэлж мэдэхгүй энэ таны хувьд ямар төсөөлөл байна вэ? За ийм асуулт тань да. За хариулъя. Найдлага гишүүний 20 минутаас 4 минут үлдсэн байна. За энэ хугацаанд багтааж нэр дэвшигч хариулна. За найдлага гишүүний асуултанд тодруулж хариулъя. Та ханшны асуудал өндж гинөө зөвөө зөв. Энэ ханш бол ер нь доктортой аль болох савлгаа өсөхгүй явах ёстой. Тэгээд дунд хугацаанд бид нар энийг тэгж их савлуулахгүй байх зүйл нь одоо нөгөө бид нар валютын орлогоо нэмэгдүүлэх чиглэлд бодлого улсынхаа түвшинд хэрэгжүүлэх ёстой л гэсэн энэ санаа. Тэгээд Монгол банкны яг ийм мандатаар юу болоод нөхөр энэ таны ярьж байгаа зээлийн хүү, ханшны савлгаа энэ бүхний ард яг чөтгөрийн тойргоор хүгээгдэж байгаа юм нь бол инфляц. Энэ инфляц бол Монгол банкны одоо үндсэн хуулиар хүргээгдсэн мандат. Тийм учраас инфляцийг нам дор байх энэ үндсэн одоо мөнгөний бодлогын болоод төсвийн бодлого за энэ зүйлүүдийг бол бид нар тууштай хэрэгжүүлж ийж инфляц нам дор доктортой зорилттой түвшиндээ хадгалагдчихэж бидний бусад асуудал ийм доктортой түвшинд орох юм аа. Тийм учраас ингээд нөгөө бид нар төлбөрийн тэнцвэрийн алдагдaltaй яваад байгаа учраас энэ урсгал дансныхаа алдагдлыг бид нар санхүүгийн дансаар нөхөж байгаа. Тэгээ энэний цаана таны ярьж байгаа нөгөө swap чинь яваад байгаа. Бид нар банк санхүүгийн байгууллагуудаас гаднаас зээл авахулаад за энийг нөгөө валютын
ханштай буцаагаад 2 бумаар интервенц хийсэн энэ асуудлууд чинь энэ дотор ороод тэгээ энэ эргээд буцаад Монгол банкныхаа алдагдал болоод за энэний цаана бас ингээд бас хардлага сэрдэг хил амч дагуулдаг ийм чөтгөрийн тойргийн урхагтай юмнууд яваад байна. Тэгэхээр энэ асуудлыг ингээд цогцоор нь бүгдээрээ шийдвэрлээд энэ зөв доктортой макро тэнцвэрт орох юм бол бид нарт тийм бодлогын орон зайнууд үүснэ. Бодлогын орон зайгүй бүх юмаа шахаад явах юм бол бид нар яг энийгээрээ яваад энийг алдах юм бол энэ хөөс хагарна. Ингээд бол бид нар маш хүнд байдалд орно. Тийм учраас бид нар хөөсөө сургуулад ингээд доктортой төвшөнд очихын тулд энэ бүх төвшөндөө хамтарч ажиллахаас өөр арга бол алга байна. За хөгжлийн санхүүжилтийн хувьд бол таны зөв бид нарын хөгжлийн банк байгууллагад уг нь энэ чиглэлээр ажиллаад энэ дээр нь энэ бодлогын болоод бас энэ хүүсвэр бусад дэмжлэгийг бол банкнаас шууд бусаар ингээд үзүүлээд явах ийм механизм олсон боловч энэ ингээд засаглалын хувьд үйл ажиллагааны хувьд дампуураад ингээд баларсан. Тэгэхээр яг хөө энийг одоо сайжруулад одоо зөв чиглэлд өмнөх алдааны зүйл нэгдүгээр асуудал. За би одоо ажилласан энэ саяны туршлагаар ингээ харахаар болвол энэ яг уул уурхай боловсруулах чиглэлээр бол бид нар хөрөнгө оруулалтын гэрээг зөв хийгээд явах юм бол гадны хөрөнгө оруулалтаар энэ үндсэн хэдэн боловсруулах үйлдвэрийг хийх боломж бол байгаа юм билээ. Тэгэхээр энэ чиглэлээр бол засгийн газар их хуралдаар бас дэмжлэг үзүүлээд ингэж явахгүй том хэмжээний хөрөнгө оруулалт хийхин тулд бас зайлшгүй биднээс бас тодорхой зүйлийн докторжуулалт шаарддаг. Тэгээ бид нар бас өмнөх хөрөнгө оруулалтын жишгээр нэлээдгүй сургамж аваад бас өнгөрсөн 7 хоногийн турш бид нар хилцүүлэг хийсэн. За ер нь бол бас энэ чиглэлээр харьцангуй бас жоохон туршлага өнтөлөд манай хувийн секторчдэр төрж гисэн ийм зүйл бий болж байна. Тэгэхээр яг ногоон санхүүжилтийн таны хийж байгаа зүйл бол энэ их усврын зардлыг бууруулах чиглэлээр их чухал ажиллагаа. Энэ дээр бол ер нь ингээд шууд бас оролцоогоор Төв банк бол ер нь нэлийн бас энэ дээр идэвхтэй ажиллаж эндээ дэмжлэг үзүүлээд нэгдүгээр банк санхүүгийн байгууллага болоод энэ сүүдрийн банкуудын механизмаар энэ санхүүжилтийг болвол татаж дэмжих дээр бол бас идэвхтэй үйл ажиллагаа